Улсын хурлд ардчсан намын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгох товтой байсан ч улсын хурлын дэд дарга пүрэвд орж ардчсан намын үндэсний бодлогын орооны хурлын дараа сонгох санал гаргаснаар тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. За уг нь сөрөг хүчний улс төрийн зөвлөл өглөө хуралдаж парламентод намаа удирдах орох улс төрийн албан тушаалтныг сонгохдоо ямар хууль дүрмийг баримтлах вэ гэдэгтээ зөвшөлдсөд байсан юм. За одоогоор нэрээ дэвшүүлсэн Тэмүүжин Түвшин нарыг дэмжих хэсгэд талцал үүсэж сөрөг хүчний бүлгийн даргын сонголт хойшилсон нь ардчсан нам парламент дахь байр сууриа бэхжүүлэхээс өмнө дотоод эв нэгдлээ шийдэх сорилттой нүүр тулсныг харууллаа. Улс төрийн өрөөнд сөрөг хүчний бүлгийн даргын томилгоо хойшилсныг хоёр өнцгөөс харж байна. Нэгдүгээр дотоод бүлэглэлүүд нэр дэвшигчдээр зөвшөлтөд хүрч чадаагүй байж болох. Хоёрдугаарт намын ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог эхэлж шийдээд дараа нь парламент дахь удирдлагын бүтцэд орох тактик барьж байж мэдэх юм а. За гэхдээ бүлгийн даргын асуудал зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал биш. Улсын хурлдах сөрөг хүчний хэн удирдах, эрх баригчдад хэр хүчтэй хяналт тавих, парламентод намын бодлогын дуу хоолойг хэрхэн зангидах вэ гэдэг стратегийн шийдвэр юм а. Бүлгийн дарга бол хэн нэгэн хүн аль нэгэн фракцыг хатуу төлөвлөх ёсгүй гэж үзэж байгаа. Да ялангуяа өнөөдөр улс төрд өндөр эрх мэдэлтэй байгаа хүмүүсийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж болохгүй түүний эсрэг зоригтойгоор үгүйж хэлэхээс гадна бас тэмцэх чадвартай хүн байх хэрэгтэй гэж үзэж байгаа. За 3 дугаарт нөх юм бол бүлгийн 42 гишүүдтэй 41 гишүүдтэйгээ нөгөө бидний хэл дээр кэрлэн гэдэг шиг ингээл тэдний аяыг харддаг хүмүүс хэрэггүй. Шулуухан хэлэхэд бол энэ сөрөг хүчний нөхцөл байдал дээр парламентын энэ шийдвэр гаргалтан дээр итгэл үнэмштэй оролцож чаддаг. Эдийн засаг эрх зүй энэ байгаа нийгмийн улс төрийн нөхцөл байдлаа уншаад ард түмэнд аль нь хэрэгтэй вэ? Монгол улсад аль нь зөв бэ? Парламентд засаглалт аль нь зөв бэ? Эрх мэдлийн харилцан тэнцвэртэй байх зүйл дээр парламентынхаа дархлааг хадгалж чадах, хамгаалж чадах тийм хүн байх ёстой гэж бодож байгаа. За шулуухан хэлэхэд бол зарим нэгэн явцуу ашиг сонирхолд өгөө гэж хэлж чаддаг. Тэр нь конопт орж ирсэн санал өгөлт өгж ирсэн түүхээрээ баталгаажсан хүн байх ёстой л гэж бодож байна. Бүрдэр жигшүүн хэлцэх асуудлын өмнө дөнгөж бүлгийн эрх бүрдээд байж ах үед бүрдэр жигшүүн санд гаргаад намын даргаыг та энэ намынхаа бүтэц зохион байгуулалтын сонгуулиуд чинь биднээс нөгөө намын ерөнхий нарийн бичгийн дарга дэд дарга нар биш. Энэ босод бүх юмнуудаа цэгцэлснийхээ дараа бүлгийн дарга хүн зүйтэй хаа гэсэн санд гаргасан. Тэг яг араа олонх намын даргын оруулж ирсэн саналын өөдөөс гэж оруулах гэсэн гормын санал гаргахлаа чинь тэгэл бас тэрийг дэмжих усуд баг штэ. Тэгээ 22.18 билүү 22 санал хойшлуулах нь зөвхөн гэсэн тийм л санал гарсан. Улс төрийн ажиглагчдын хувьд өнөөдрийн хойшлолд нэг зүйлийг тодорхойлголоо. Ардчсан нам 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул, 2028 оны улсын хурлын сонгуулийн өмнөх улс төрийн байрлалаа бэхжүүлэхээс өмнө дотоод эв нэгдэл манлайлалын асуудлаа шийдвэрлэх сорилттой тулгарч байна. Хэлцээгүй асуудал дээр би ямар тайлбар хийхгүй гэж хэлээд байх чинь мэдэн бодол асуудлаа юм асуудаг. Манай намын бүлэгт хамгийн гол хэвдэх асуудал бол ойлголцлын асуудал гэж байна. Тийм учраас энэ 42 хүн эв нэгдэлтэй байх ёстой. Ирээдүйн төлөө зорилго нэгтгэх ёстой. Өнөөдрийн дотоод сонгуулийн төр бол бидний дотоод жижиг асуудал. Тийм учраас энийг цаашдаа бол эв нэгдлийн аргаар шийдэх юм зүйтэй гэдэг үзээд түрээ хойшлуулах ойлголцох юм цаг болгож байгаа. Сөрөг хүчин хэр хүчтэй байж гэмээр парламентын хяналт ажилдаг харин тэр хүчийг зангидах хүний сонголт ийхүү хойшилсан нь ардчсан намын дотоод улс төр одоо ч бүрэн тогтворжоогүй байгааг харууллаа.